бүтээл гэж бол яг тийм. Өөрөөр хэлбэл надад чухал. Та надад гэж хэлэхгүй юу? Бурхны хүсэл яг өнөөдөр бидэнд тань бид үүдэг надад яг хамгаас илүү чухал байгаамаа. Амен. Тэгэхээр бид эзний юу хүслээ яг чухамдаа юу юм бэ гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид бүтээл нь учраас бид бүтээгчтэй бид таалагдахын тулд бид яаж бид Бурхны хүсэл нь чухамдаа юу юм бэ гэдгийг бид мэдэх хэрэгтэй байгаамаа. Тэгэхээр Ром номны 12 дугаар бүлгээс би та бүхэнд бас нэгэн ишлэгийг уншиж өгөх хүсэж байна. Ром номны 12-ийн 1-2 дугаар бүлэг дээр ингэж байна. Ийм дахтуу нараа Бурхны өрөв сэтгэлээр та нараас хичээнгүлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун, дахил болгон мөрөг. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд нийцэггүй, харин оюун санааныхаа шимтгэлээр өөрчлөгдөж байх тун. Тэгвэл Бурхны сайн тааламжт төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно гэж. Тэр бид бүтээл нь учраас бид бүтээгчтэй бид таалагдж амьдрах хэрэгтэй. Тийм үстэй. Тэр бид бүтээгчтэй бид таалагдж амьдрах бол бүтээгч маань бидний бүтээсэн тэр зорилго бол яах вэ? Талаар болж. Тэгэхээр бид Бурхан таалагдахын тулд бидний хийх ёстой эхний чухал зүйл юм бэ гэхээр бид Бурханы хүсэл яг юу юм бэ гэдэг бид олж мэдэх хэрэгтэй. Бид Бурханд хэрхэн таалагдах юм бэ? Яаж би Бурханд таалагдах ёстой юм бэ гэдгийг бид яг олж мэдэх ёстой гэсэн. Өнөөдөр Ром бидэнд энэ илтгэж байгаа тэр маань юу байна вэ гэхээр та нар Бурханд тааламжтай, амьд, ариун дахил болон өөрсдөө бие өргөх гэж хэлсэн. Би та нараас асууя. Христэд итгэж бидний хувьд бидний амьдралын зорилго юу юм бэ? Хүн болгонд нэг хариулт байгаа би мэдчихэв тийм ээ. За миний хувьд бол энэ тийм. Өөрөөр Библи яг юу гэж бидэд хэлж байгаа юм бэ гэхээр бидний амьдралын зорилго бол Бурханд таалагдж амьдрах. Амен. Би дахиад та нараас асууя. Өнөөдөр таны амьдрал Бурханд таалагдж байгаа. Таны амьдрал Бурханд таалагдж байгаа. Бид өөрсдийн биеийг Бурханд тааламжид амьд ариун мөргөл болгох нь бидний амьдралын зорилго гэж өнөөдөр Библи бидэнд сануулж байна. Тэгэхээр бид хамгийн ихний бид өөрсдөөсөө асуулт нь юу юм бэ гэхээр миний амьдрал эзэн чинь өнөөдөр таалагдж байгаа юм гэж бид асуух. Хүн болгон мэдээж өөрсдийнхөө энэ асуултыг хариултыг бол яг дотроо үлдээх хэрэгтэй гэж. Цаашлаад Ром ном дээр юу гэж хэлсэн бэ гэхээр 2 дугаар бүлэгт энэ үеийн явдал нийцэх юм гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл энэ үеийн явдал яг бүү нийц гэж хэлж байна. Энэ үеийн явдал гэдгийг та нар мэдэх үү? Библиэр ертөнц гэдэг үг гардаг тийм ээ. Энэ дэлхийн ертөнц, энэ дэлхийн гүн ухаан, энэ дэлхийн аливаа тэр мэрэгэн ухаан эдгээр зүйлсэд бид нар яахгүй гэж нийцэхгүй гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл бид Бурханд таалагдахын тулд өөрсдөө биеийг Бурханд тааламжтай байлгахын тулд хамгийн эхлээд бид нар өөрсдөөсөө эхлэх зүйл нь юу юм бэ гэхээр бид энэ үеийн явдал нийцэхгүй байх хэрэгтэй гэсэн. Та сая асуултын хариултыг өөрөө дотроо бодож байгаа тийм ээ. Би таньсуулсан бид өнөөдөр Бурханд хэрэг таалагддаг юм байна гэж. Тэгвэл та энэ үеийн явдал та нийтж байгаа бол та магадгүй Бурханд тааламжтай бус байгаа гэж хэлж байна. Хоёрдугаарт нь оюун санаагаа шинжил гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бид хуучин буюу Иесус Христэд итгээгүй байх үедээ бидний бодол, оюун бодол бодолтой байсан бол итгэсний дараа эдгээр бодлууд маань өнгөрч одоо бид нар Христийн оюун ухаантай болсон гэж бид хэлж байна. Тэр бодол дотор бид нар яах хэрэгтэй вэ гэж шинжлэх хэрэгтэй гэж хэлж байна. Цаашлаад бид Бурхны сайн тааламж төгс төгөлдөр хүслийг батлах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр энэ хэсэг буюу Ром 12 дугаар бүлгийн 1-2 дугаар эшлэл өнөөдөр бидэнд яг юу хүлээлээд байгаа юм бэ гэхээр бид хэрхэн Бурхны өмнө тааламжтай байх юм бэ? Ингэснээр бид хэрхэн Бурхны тэр сайн хүслийг мэдэх юм бэ гэдэг өнөөдөр бид хэлж өгч байна. Тэгэхээр хажууд байгаа найзтай та хэлэхгүй юу? Энэ үеийн явдал бүү нийцээ. Оюун санаагаа шинжилээ. Бурхны сайн тааламж төгс төгөлдөр хүслийг батлаа гэхгүй юу? Хэрвээ та ингэж чадвал та үнэхээр бурханлаг хүн мөн байна. Ямар хүн Бурхны хүслийг илүү их мэдж Бурхантай илүү их ойр байж чаддığım бэ гэхээр саяны
эгээр зүйлсүүдийг хийж байгаа тэрхүү бурхны хүслийг яг илүү их мэдэж чаддаг юм байна гэж. За өнөөдрийнхөө Библийн ишлэл хамтдаа нэргээ орцгоо. 7-р бүлэг дээр Матай 7-р бүлгийн 7-р ишлэл хамгийн эхлээд ингэсэн. Хөөе тэгвэл та нарт өгөгдөн. Хаа тэгвэл та нарт олно. Тогш тэгвэл та нарт нэгмээ. Бурхан өнөөдөр хүнээс хамгийн хүсдэг нэг чухал зүйл байна. Тэр нь юу вэ? Саяны Библийн уншдаг, Библийн ишлэлийг зүгээр хараад хэлээ л да. Бурхан өнөөдөр биднээс хамгийн чухал хүсдэг нэг зүйл байдаг. За би таарч хэлээ. Бурхан үргэлж бидэнтэй харилцах хүсдэг. Үргэлж бурхан бидэнтэй харилцах хүсдэг. Гэхдээ бид ойлгогч мэд бурханы бүтээлүүд нь бурхантайгаа харилцаасаа гэж бодсон. Өнөөдөр бидний хөгжсөн Библийн ишлэл ярих юм бол хөө хай тогш гэсэн байна. Энэ Библийн ишлэлийг бид нэр ихэд ямар үед хэрэглэдэг юм бэ гэхээр замарч хэлсэн л бизнес гойхон бол эзэн надад өгөх юм бэ. Тэгээ юу өгөх гээд байгаа гэхээр надад хэрэгтэй зүйлс үү. Тийм ээ одоо махан биеийн хэрэгцээ тэгээд тулгуурсан өөр олон тэр биний шунал хүслийг гүйцэх хэмжээний тэдгээр зүйлсүүдийг өгөх юм байна гэж бодлоо. Тэгэхээр хай эзэн нэг л зүйлийг хай гэж хэлээд байгаа. Би тэр зүйлээ олоод их гоё болох юм байна. Тэгэхээр тогш гээд байгаа энэ зүйлсүүдийг тэр их өөрсдийнхөө эрх ашиг хэлэх юм байна. Гэхдээ хэрэгэлдэг байна. Өнөөдөр бид энэ гой хай тогш гэсэн энэ гурван зүйлсээс юг олж сурах юм бэ? Би та бүхэн 9-р ишлэлээс уншиж өгье. Хүүгээ талах гойхот чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Ахтустай. Эсвэл загас гойхот нь могой өгнө гэж юу? Та нар ёрын муу атлаа хүүхдүүдтэй сайн билег өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрдэг эцэг чинь өөрөөс нь гойгсдаг сайныг өгөх лавтай босоо гэж хэлж. Матай номон эхлээд Иесус Христ ерөөхдөө өөргөө дагажсэн тэр олон мянган хүмүүс ерөөхдөө Христ итгэлийн үндсэн тэр суурь зарчмуудыг ерөөхдөө заажсан. Тэрээр бид нар Матай номынхаа дэд зэргүүдийг харах юм бол бусдын шүүхэн, ариун номын бузарлах, мод ба өгч юмс гэдэг жижигхэн сэдвүүдэд багтаж байгаа. Иесус Христ ууландаг гараад түүнийг дагж байгаа олон мянган хүмүүс сургаал зүйлүүдийг айлддаг байсан тийм ээ. Энэ тэгэхээр яах гэж ирсэн? За бурхны сургаал гэдэг нь юу? Бурхан гэдэг нь юу? Бид ямар арга түмэн бид яаж бурхныг дагах ёстой бид үчиг олон тэр суурь зарчмуудыг заажсан. Тэр дундаа өнөөдөр бидэнд өгөгдөж байгаа энэ гой хай догш гэдэг энэ зарчим хамгийн чухал үг нь юу юм бэ гэхээр энэ чинь сайн гэдэг үг. Сайн гэж тайлбар. Гой гэж хэлсэн юм. Гой бидэнд өгөгдөх болно гэж хэлсэн. Бидэнд юу өгөх юм? Бид юу гоох юм? Энэ өнөөдөр бидний асуулт болоод байгаа гэсэн. Өнөөдөр надад гой юу авах гээд байгаа? Эснээс би юу гоох юм бэ гэж. 9-11 ишлэлийг харах юм бол ялангуяа 11 ишлэлээр хамгийн төгсөлтөнд хэлсэн байгаа юм гэхээр сайныг өгөх нь лавтай юм аа гэж хэлсэн. Тэгэхээр энэ ямар сайн гэхээр бурхны зүгээс харахад бидэнд тэдгээр сайн зүйлсүүдийг эзэн өгнө гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл бид нар амныхаа төлөө ямар нэгэн идэж уух зүйлсийг гойгоос илүүгээр бид нар эзнээс гооход эзэн бидэнд юу өгдөг гэж байна. Тэр сайныг өгдөг гэж байна. Өөрөөр хэлбэл бурхан биднэрт тэр тэнгэрдэх байгаа тэнгэрлэг хамгийн сайн өрөөлөө бидэнд өгөх болно гэж хэлж байна. Ах トゥ ус нараа. Библиэр хэлсэн байдаг. Эзэн намайг маш сайн мэддэг. Би өөрийгөө мэдж байгаагаас ч илүүгээр бурхан намайг яах вэ? Нэгт хардаг. Тэр мэддэг гэж хэлсэн. Өөрөөр би та нар бурханаас энийг гоогараа, тэрийг гоогараа гэж ерөөсөө уриалмаар байна. Яагаад бурхан биднээс та нар гойг гэж надаас та нар гойг гэж хэлсэн бэ гэхээр би та нарыг мэдж байгаа. Ийхүү гойж байгаа энэ өсвөл байдлаараа та нар надтай харилцаасаа гэж зөвсөж байгаа. Гол зорилго. Гэхдээ бид эзнээс гойхтаа гойгч мэд биш. Харин бурханы хүүхэд мэд бид нар бурханаас гойх хэрэгтэй гэж хэлж байна. Ямар зарчмын дагуу гойх хэрэгтэй гэхээр сая 11 бүлгийн 1-ээс 2 дугаар хэлснээр бурханы тэр сайн тааламж төгс төгөлдөр хүслийнхэн дагуу бид нар яах хэрэгтэй вэ? Гойх хэрэгтэй гэж хэлж байна. Амен. Энэ дэлхийн аар сархан тэдгээр шалдар бусар зүйлсүүдийг өнөөдөр би та бүхнийг бодоосоо гэж ерөөсө хүсэхгүй байна.
энэ өмнөх Матай 6 дугаар эшлэлээр Бурхан хэлсэн байдаг тийм ээ. Амьныхаа төлөө юу идэж уух вэ гэж та нар санаа бүүзөө. Та нар зөвхөн Бурханы хаанчлалыг санаа зовж байна. Өөр хэлбэл бид энэ дэлхий дээр амьдарч байхдаа би амьныхаа төлөө Бурханаас идэж уух тэдгээр зүйлсийг хэрэгцээнийхээ төлөө гуйх нь бол маш юу гэх хэрэгцээгүй зүйлс гэж хэлээд байна. Харин Бурхан хэлээд байгаа тэр зүйл юу юм бэ гэхээр бид Бурханы хаанчлалын төлөө бид гуйх хэрэгтэй гэж. Тэгвэл та нар асууж магадгүй. Тэгвэл би Бурханаас ингээд хэрэгцээнийхээ төлөө Бурханы ирээд өргөлийн төлөө гуйгаад байсан буруу юм уу гэж та асууж магадгүй. Буруу биш. Гэхдээ Библиэс бидэнд маш тодорхой илчлэн харуулж байгаа тэр бодис зүйл юу вэ гэхээр үнэндээ бид гуйхаас өмнө эзэн надад юу өгсөн гэхээр бидний хэрэгцээ бүгдийг нь хангаад өгсөн. Амен. Ром номын 1-р бүлэгтээ Бурхан хэлсэн байдаг. Бурханы бүтээлүүд нь Бурханыг бидэнд илчилж байд юм аа гэж хэлсэн байдаг. Уул, ус, тийм ээ, агаа, нар, амьтад, ургамал эдгээр зүйлсүүд нь юуг бидэнд илтгэдэг гэж байна. Бурханы мөн чанарыг, Бурханыг таньж мэдхэд биднийг яадаг гэж байна. Тийшээ чиглүүлдэг. Бидэнд илэрхийлж харагдуулдаг гэж байна. Тэгэхээр бид өнөөдөр энэ газар яах гэж ирсэн бэ? Бурханаас зөвхөн хэрэгцээгээ өгөх гэж ирсэн үү? Үгүй. Бид чин зүрхтгэлээсээ бид эзэд хүндэтгэл мөрөглийг өргөх гэж ирсэн байна. Бид эзний хаанчлалыг, Бурханы төгс төгөлтөр хүслийг бид хайж энэ газар ирсэн. Бид эзний хаанчлалын төлөө, эзний алдрын төлөө юу ч гойсон тэр бидэнд өгөх болно. Та харин Христийн төлөө, эзний алдар түүний хүсэл юу болохын төлөө та санаа зовж та Бурханаас гуйгаач. Хоёрт нь хай гэж хэлсэн тийм ээ. За би тэгвэл одоо хайртай байна одоо. Ямар ажил авах вэ? Одоо яах вэ одоо? Хаанаас ямар гоё хувцас бий болж өмсөх вэ гэж хайх биш тийм ээ. Юу хайх хэрэгтэй гэхээр бид Бурханы сайныг нь хайх хэрэгтэй. Дахиад сайн. Бид юуны төлөө гуйхсдаг гэсэн мэлээ? Сайн зүйлийн төлөө бид гуйхсдаг. Тэр сайн зүйлийг нь Бурхан мэдж байгаа тийм ээ. Бурхан маш сайн мэдж байгаа. Надад юу сайн бэ гэж Бурхан мэдж байгаа. Хоёрдугаарт нь бид юу хайх хэрэгтэй бэ? Бас л муу адил тэр сайныг нь бид хайх хэрэгтэй. 11-р бүлэг дээр хэлсэн хамгийн гол зүйл ямар үг нь юу байгаа та ямар үг байгаа гэхээр хүүхэд гэдэг үг байгаа байхгүй юу? Хүүхэд. Өөрөөр хэлбэл итгэлээс бол бид аль хэдийн Бурханы хүүхэд болсон гэж Бурхан бидэнд хэлээд байна. Тийм учраас бид Бурханаас гуйхад Бурхан бидэнд гуйсныг нь өгнө. Тийм ээ? Одоо тийм ондог дугуйгуудаа ондог дугуйг өгнө гэхээс илүүгээр энэ Бурхан хамгийн сайныг нь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр бид нар юу хайж байгаа вэ? Надад хамгийн хэрэгтэй, надад ашигтай тэр зүйлсийг бидний ертөнцөөс хайж гинэ үү? Тэгж бид нар амьдарч гинэ үү? Амьдралынхаа зорилгыг надад маш хэрэгтэй тэр алдар нэрийн төлөө би хайж амьдарч гинэ үү? Мэдээж үгүй тийм ээ. Бид эзэмний сайныг бид нар хайх хэрэгтэй шүү. Гуравт нь тогш гэж хэлсэн. Эдгээр гуй хай тогш гэдэг энэ зарчмыг бид итгэлийн амьдралдаа бодитойгоор хэрэгжүүлэх маш олон одоо жишээнүүд юу нь бол бидэрт байна. Ялангуяа тогш гэдэг зүйл дээр бол бидэрт хэрэгжүүлэх маш олон чухал зүйлсүүд байна. Юу тогш вэ? Юу тогш вэ? Бурханы сайныг тогш. Бурханаас тэр сайныг бид тогших хэрэгтэй. Тэгвэл бид нар яа гэсэн бэлээ? Нээгдэн гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр энэ чаас сууж байгаа хүмүүсийг би Бурханы сайныг гуйж, сайныг нь хайж, сайныг тогшоосоо хүсэж байна. Эдгээр зүйлс юу вэ гэхээр би өөрийгөө Бурханы хаанчлалын төлөө хэрхэн зориулж байгаа, өөрөө би хэрхэн Христ дотор тэр сайнаар өсөх тэр зүйл рүүгээ бид гуйж, хайж, тогших хэрэгтэй гэсэн. Шир итгэгчийг хичээл, нэгийг хайрцах нэг хичээл, даргалагчийн анги, өдөртөгч бэлтгэх хичээл, гэх мэтчлэн олон сургалтууд явдаг. Уучлаарай би даргалагчийн ангид ормоор байна гэд ирж байгаа хүмүүс ер нь байдаг. Гэхдээ тийм ч олон биш. Та даргалагчийн ангид орсноор яах гэж байгаа? Та Бурханыг өшөөлөө, гүнгэнзгий, хамгийн сайнаар нь таньж мэдгэж байгаа. Тэгвэл энэ таны эзний алдрын төлөө хийж байгаа хамгийн сайныг гуйж байгаа, сайныг хайж байгаа, сайныг тогтсож байгаа хэлбэр мөн үү? Мөнөөс үү? Тийм ээ.
Тэгэхээр эзэн таныг ийм зүйл санаа зовоосоо гэж хүсэж байна. Та эзний төлөө сурч, эзний төлөө боловсрч, эзний төлөө өөрийгөө хөгжүүлж байгаа өнөөдөр та эзний хаанчлалын төлөө байгаа гэсэн. Амен. Евдэл сууланы бүхэл хүмүүс маань шинэ тэгчийн хичээл болон бүхэл сургалтууд нь суугаасаа гэсэн үүднээс манай сургалтын хэсэг ер нь ажилладаг. Тэгэхээр найзуудаа хамгийн энгийн жишээ үүнээс л эхэлнэ шүү. Бид эзний төлөө сурч мэдж эзний бидний эрен хайр бидний түүний тогших хэрэгтэй. Эзэн танд өөрийгөө маш тодорхойгоор мэдүүлэх болно. Нэг нэгээрээ дарлагчийн анги хэрхэн болдог талаар та нар ингээд сууж үзээсэй гэж хүсэж байна. Тэжээ хүмүүс бол бүр ингээд нүдэн дээр л өөрчлөлтүүд өгдөг. 7 хоногоос 7 хоног болгоод бүр ингээд өөрчлөгдөв, бодол санаа шинжлэгдээл, тэжээ ерөөсө бурхныг илүү хүн гүнзгий таньж мэдээл, амьдралдаа маш олон чухал шийдвэрүүдийг гаргаад бүр ингээд маш хурдан энэ процесс бий болдог. Нүдээр харуул баг гайхахаар тий. Урд нэг өөр юм яриа явж исэн хүн дараагийн 7 хоногт ирэхдээ бүр амар гоё юм ярьж байгаа тий. Би амьдралдаа ингэж эзнийг би таньж мэдлээ. Би энэ шийдвэрүүдээр буруу байсан гэдгийг би ойлголоо гэж. Тэгэхээр найзуудаа амнаас илүүгээр бид эзний хаачдын төлөө тэдгээр зүйлсүүдэд хамтдаа санаа тавьцгаая. Сургаал хэлэхдээ бурхан бол бүтээгч гэдгийг бид ярьсан тийм ээ. Бид бүтээл нь учраас түүний хүсэл юу болохыг бид таньж мэдэх хэрэгтэй гэсэн. Үүний төлөө бурханы хүсэл юу болохыг бид олж мэдэхийн тулд эдгээр 3 алхмыг би та итгэлийн амьдралдаа үргэлж хэрэгжүүлээсэй хэмээн ядаж байна. Та бурханд таалагдахгүй бол бурхан таны бүтээсэн энэ зорилго ерөөсөө биелэхгүй. Та бурханд нийцэхгүй бол бурхан таны бүтээсэн тэр зорилго ерөөсөө биелэхгүй. Ром номонд хэлсэн. Ром номонд дахиад очие. Өөрсдийн биеийг бурханд нэгдүгээрт нь тааламжтай, хоёрдугаарт нь амьд, гуравдугаарт нь ариун дахил болон өргөөгч хийсэн. Энэ нь та нарын сүнслэг мөргөл муу юм аа гэж хэлж байна. Бид бурхны хүсэл юу болохыг өшөөлөг гүн гүнзгий таньж мэдэж бид ойлгосноор бид эзний өмнө ирэх болгондоо түнд жинхэнэ сүнслэг мөргөлийг бид өргөж чадах болно. Амен. Өнгөрсөн 7 хоногт Баян урт үйлчлээд ирсэн. За урт өдрийн мөрөлдөрөөс нь хуваалцсан байгаа. 5 дахь ахлагчдын уралдаанд хуваалцсан байгаа. Хичнээн энэ талаар энэ 7 хоног ярьж байна л та. Баян яваад үйлчлээд ирснийхаа тухай. Энд сонсог байгаа хүмүүс бол байгаа. Тэгэхээр Баян манай багийн үйлчлээд ирэхдээ тэндээс миний мэдэрсэн цоо шин тэр мэдрэмж юу юм бэ гэхээр ер нь зарламын ажил гэдэг чинь хүний хүслээр биш, бурхны хүслээр л явдаг юм байна гэж харж байна. Энд чинь байгаа олон хүмүүс яг тэнцээ ямар нөхцөл байдалтай байдгийг бэ? Авралын царай ажил ямар юм бэ гэдгийг сайн мэдэхгүй. Магадгүй яг энэ цуглаанаас өөр цуглаанд явж бид нар үзээгүй учраас ингээл ийм гоё цуглаан байгаа гэж бид төсөөлж байна. Тэгээд тэнцээ бол маш өөр нөхцөл байдал бидний хүлээж идэг. Тэнцээ анх бид нар сайн авралын царайгаар явахдаа яг хаана очих вэ гэдэг мэдэхгүй ямар ч ойлголтгүй очдог тийм ээ. Тэгээд очсны дараа бол тухайн үеийн нөхцөл байдалтаараа ингээд нэг юм эвлэрээд үйлчлэхээс нь бол аргагүй. Анх бид нэг очиход за 25 жил болж байгаа цуглаан гэхэд арай л цөөх хүнтэй юм да. За арай л юм да гэдэг ийм бодол хүн болгоны дотор байсан бол тэр бол нуух хэрэггүй. Тэгээд бид нар тийч очиж үйлчлэе гэсэн шийдвэр гаргасан. За эзний хаанчлалыг босгон байгуулъя. Энэ одоо хэцүү нөхцөл байдал байгаа цуглааныг босгоё гэж бид шийдвэр гаргасан. Гэхдээ миний бодлоор бол арай ч юм хурдан өссөн гэж бодож байгаагүй. Тэнцээ бол маш гайхамшигтай өсөж байна. Амен. Тэнцээ магтан дуу дуулж байгаа хүмүүсийг та нар нэг 7-8 хүн одоо ингэ дуулж байгаа томчуудаас яг олон шинээр ирж байгаа хүмүүс байгаа. Манай цуглааныхнаас илүү чанга дуулж байгаа юм чи. Тэд нар ингэ чанга дуулах гэх юм бол эзэн үнэхээр алдаршгүй мэн гэж зүрхсэлээ чин зүрхлээс илгэсэн. Бүр үнэхээр чин сэтгэлээсээ дуулж байгаа тэр хүмүүс. Нэг гитар тав. Тэгээ пастор нь гитараар тоглоод дуулж байгаа. Гэхдээ пастор нь бол гитар одоо энэ хүн тоглож чаддаг гэж 100% гэдэг юм бол пастор нь бол нэг 10% тоглож байгаа.
Тэгэхээр тэр бол үнэхээр өөртөө итгэлтэй тоглож байгаа. Лаг тоглож байгаа. Тэгээд би тэр нөхцөл байдлаас хараад тэр амьдралын цуглааны өндөр дээр гараад эзнийг хуваалцаа би дандаа хэлдэг. Энэ чи үнэхээр таалгарч шүү. Өөр ямар ч том цуглаан дээр очиод харсан баг тэр цуглаан дээр очиж харвал тийчээ магтаад байгаа. Янзын Гэхдээ ойлж гадаг юм шиг бүргээд хүмүүс яаж зүрх сэтгэлээс эзнийг магтаж байгааг харахтаа би бол ингээд сэтгэл хөдлөөд байгаа юм чи. Цуглаан дээр болохоор манай Магтаалын багийнх ингээд тэр хөгжим тоглох, энэ хөгжим тоглоод нэг л алдангууд миний энэ тарих руу ингээд бүр ингээд зогтоод авдаг байхгүй юу? Ингээд панк гэдэг бөмбөр наалдах юм уу бэйсээр ингээд ямар нэгэн хөгжим нэг л алдаа гаргангууд би ингээд амар мэдрээл ингээд сэтгэлээр унаал ингээд амар хэцүү болдог. Гэтэ тэнцээ байнга алдаж байгаа ч гэсэн ерөөс надад юу ч нөлөөлөхгүй байна тийм ерөөс. Ерөөс эзнийг л тэнцээ аяг гоё ерөөхдөө магтахыг хүсэж байна. Тэр газар бол надад байнга ойлгож байгаа нэг зүйл нь болохоор энэ итгэлийн амьдрал энэ Бурхны хаанчлал гэдэг чинь ер нь бол бидний хүслээр болдоггүй юм байна өө. Бурхан л өөрөө босгоод, Бурхан л өөрөө ивэгээд эзэн л өөрөө үржүүлт юм байна гэж. Тийм ээ. Тэгэхээр та өнөөдөр өөрөө амьдралынхаа төлөө санаа зовсоор байгаа тэгээд юу ч өөрчлөгдөхгүй байна. Бүхнийг Бурханд таатах. Эзэн бидэнд юу хэрэгтэй гэдгийг хамгийн сайн мэдж байгаа. Та Бурханаас өөр хэрэгцээтэй зүйлийг гуйгаад авч Бурхан танд хааж өгөхгүй нь ойлгомжтой гэж. Тийм ээ? Эзэн бол таны гуйснаас ч илүү ихээр давуулан биелүүлж өгөх Бурхан гэж. Та үүнд итэг. Үүнд итэг. Яг одоо энэ газар байгаа хүмүүсийн тэр тархинд нь яг одоо эргэлдээд байгаа бүхий санаа зовлоодыг би Есүсийн нэрээр чөлөөлөд хэмээн тушааж. Таны амьдрал үнэхээр эзнээр өрөөгт бол. Өрөөгтөө тэр хамгийн сайн тааламжчиг Бурхны төгсдөг тэр өслөө өрөөгт болно. Амьдралынхаа ар сархан зүйлсүүд битээ санаа зовоож байгааг би дахин ятгамаар байна. Бид бол итгэгч хүмүүс шүү дээ. Бид нар өөр хүмүүс шүү дээ. Нийгэмдээ бид нарыг нийлж ахиж болохгүй гэсэн. Энэ үе явдал бүр нийцгэж эзэн хэлсэн шүү дээ. Тэгвэл нийгэм одоо тийш яваад байгаа хүмүүсээ аль хурдхан шиг нэг зээлд ороо, хурдхан шиг нэг ингээд, хурдхан шиг ингээд нэг ашиглаад, хурдхан шиг би гоё болгох юм. Тэгээд нийгэм одоо тийш явж байна. Тэгвэл бид нар яг тэдний хараас дагаж толгоогоо тархиа нийгмийн тэр зүтгэл зүйлсүүдэд ингэж шунал хүслийн дагуу өдөөгцөөр байгаа Бурхны ажил энэ хоос очихгүй. Ер нь бол тэгдэг байхгүй. Тэр цөмөрөө боли. Эзнээс түүний хаанчлалын төлөө гооч. Эзний хаанчлал хаан байна гэж хайж. Эзэн бидэд ямар тодорхой төслүүдийн үүд хаалгууд гайхамшигт боломжуудыг хаанчлалын төлөө нээж өгөх юм бэ гэдгийг хамтдаа тогшиж явцгаая. Амен. Эзэн үнэхээр энийг бидэд биелүүлж болно. Тэгээ би орчин зүг зүтлээ. Амар том зүг зүтлсэн. Энийг бас ярмаар юу гэх юм өнөөдөр юутай бас холбоотой. Амар Юби Палас бол амар жижиг юм байсан. За бүр амар том юм хүмүүс цугласан. За тэгэл одоо ингээд Юби Паласыг ингээд нэг тохиолдох юм бол 1 2 3 4 бараг 5 юм үз энэ Монгол том юм тайзан дээр би гарч ийна. Тэгээд гараад тэнцээ эзний үгийг хуваалцсан. Тэгээд тэнцээ миний ерөөсөө байнга хэлээд байсан тэр чухал зүйл нь юу байсан бэ гэхээр яг тэр тайзан дээр гарсан чинь хүмүүс ингээд тайзан руу ингээд зомби нэр шиг ингээд шавж гарч ирээ. Эмх замраагүй байдал үүсгээл ингээл тэнцээ ингээд Бурхныг магтаад байгаа байхгүй юу? Тэгж хүмүүс ингээд нэг их эмх замраагүй байгаад байна. Ерөөсөө Бурхан руу анхаарлаа хандуулдаггүй. Тэгээ миний тэнцээ эзнийг хуваалцж ийсэн ганц чухал үг нь юу байсан бэ гэхээр хүмүүсээ Бурхан руу анхаарлаа хандуулаад өгөөч. Хэсэг хугацааны дараа хүмүүс яасан бэ гэхээр нэх гоё хороо цэрэг хүч ингээл пат гэж гоё ингээл сандалтаа суугаад нэх гоё тайван болоод тэгээ тэнцээ ямар магтаалын дуу эзэн дөргсөн гэхээр одоо нэг уухай гэдэг дуу байгаа шүү дээ. Тэр дүр дуулсан байна. Тэгэхээр ичээс бид юу харж байна гэхээр бидний итгэлийн амьдрал заримдаа их замбрааг болдог. Тийм ээ. Яг гэдэг аюулгүй өмнөө тавьсан, хаанаа тавьсан маш олон зүйлс. Яагаад бидний амьдрал аюул их замбрааг болоод байна гэхээр бид нар Есүс Христтэй мартчихад байгаа байхгүй юу? Юуны төлөө би мөргөлд ирсэн гэдгээ бид нар заримдаа мартаад ирдэг тийм ээ. Яах гэж би цуглаанд оролцож байгаа байлаа гэж заримдаа мартдаг. Би итгэвч хүн юм чинь би яаж амьдарч байна гэдэг заримдаа бид нар мартдаг. Тэгээ бидний амьдрал хизээ яг тийм эзний хүслийн дагуу бишгэн болд юм гэхээр Бурхныг нэгдүгээрт тавих шүү дээ. Бурхныг нэгдүгээрт тавих. Яг надлан 12 сар 11 сарын юунаас эхлээд 1 сарыг бид нар сэргэлтийн давлгаа гэж хийжсэн санаж байна.
энэ бичиг гаргаад тийм ээ 7 хоногор бид нар хуваар гаргаад сэргэлт ирнэ гэхлээр мөрөглийнхөө өмнө мөрөглийнхөө дараа бид нар хэлж ирсэн. Бид нар бол тийч сэргэлтийн давалгаа хүсэж байсан. Эзэн бидний босгосон гэхлээр итгэдэг. Харин одоо бол эзэн бүр сэргэлтийн хүн салхийг бий болох болно. Өнөөдөр үнэхээр Евангелийн урд судлаа эзний хүсэл бидний өмнө байгаа учраас бид нар түүний төлөө бид үлсэх хэрэгтэй. Ганцхан ахлагч удирдагч нар биш, ганцхан эсийн бүлгийн ахлагч биш. Евангелийн урд судалгааных нь тэр чигтээ бид өмнөө Бурхны хүслийг бид нар тавиад урагшлах үед эзэн бидний үнэхээр босгон байгуулах болно. Хэний төлөө юу? Хаанчлал энэ дэлхий дээр байгаа итгээгүй байгаа, аврагдаагүй байгаа тэр хүмүүсийн төлөө эзэн бидний босгох болно. Цөмөрө унтахтаа за маргааш би яаж хэдэн дүүрэг болох вэ гэж бодож унтахаасаа илүүгээр за би маргааш шин сайн мэдээ тарах бай. За манай ажлын газар би тэнд ингэж яриндаа гэж нэг ийм бодлоор хамтдаа унтъя гэхгүй байна. Тийм ээ. Тэгэхгүй маргааш миний амьдрал яас. За одоо 25 чинь зээлээ өгөх юм биш үү гэх тийм. Тийм биш. Эзний хаанчлалыг бодож унтж сэрцгээе тийм. Манай нөгөө элдв төрч маань юу гэсэн бэлээ? Наад юу өндөр гарч би их хондоо зүудэлчихсэн лээ гэл тийм. Амар гоё болж байгаа байхгүй яг зүудэлсэн үү тийм. Зүудлээгөө яг тэр өдөр нь тэгээд тааруулаад зүудлээ тийм байхгүй шүү дээ. Тэр цаанаас нөгсөн юм л уншиж байгаа хүмүүс. Харин Евангелийн урд судалгааных бол өглөөс эрэхтэй эзний хаанчлалыг бодож сэрдэг гэсэн. Тэгээд хамгийн гоё нь юу гэж би эзний хаанчлалыг хайх үед бидний ардах амьдрал аяандаа цэгцэрсэн байдаг. Тэгээ би боддیں۔ Би одоо Бацуур гэдэг хүүхэд анх 14 настайдаа Бурханд итгээд 15 настайдаа одоо яг цуглаанд удирдах үйлчлэл хийгээд тэгээ төгсдөө үлээр гээл тэр бэлтгэх сургалтын хөтлөгч болоод тэгээд 16 наснда Бурханы төлөө суралцъя гэдэг 17 наснда ингээд тийм ээ Библийн сургалт ороод ингээд явж байхад би ер нь ардах амьдралаа харж ирсэн юм уу гэж бодохоор одоо ингэ санагдахгүй байна. Тийм ээ. Одоо дэлхийн хүмүүсийн бодож байгаа бол хэвээр суур яг итгэснээс агуулаад цуглаан дээр ингээд хүн орж иж болгонд суур байдаг байсан бол энэ хүний чинь амьдрал одоо сүрчмээ тийм. Ямар ч ихтэй сураагүй, ямар ч мэдлэг боловсралгүй нэг юм залуу байж хэвээр байна тийм. Гэтэ өнөөдөр энэ газар эзэн надаар дамжуулаад ажиллаа хийж. Айгуу гайхамшигтэй тийм. Тэгээ миний амьдрал бодоо олсон юм хөрвгүй айгуу гоё иргэдэл яваад тийм. Би иргэдийн төлөө юм хийсэн юм гэхээр би одоо нэг их бизнес хийгээд нэг их одоо өндөр цалин авсан юм байхгүй тийм. Гэхдээ Бурхан өнөөдрийн хүртэл намайг хангалттай өрөөсөө гэдэг би та бүхэнд үнэхээр гэрчтэй хэлж байна. Амин. Таны амьдралыг ч гэсэн эзэн өрөө шүү дээ. Тийм ээ. Таны амьдралыг ч гэсэн өнөөдөр эзэн ирээ. За сургуулаа дуусгаа гэж байна. Эцэст нь хэлэхэд бид эзний хаанчлалыг хайж байх үед ардах амьдрал олон зүйлс бид санаа зовхгүй байж болно. Эндээ бидний амьдралын зорилго эцсийн төлөвийн хүсэл бол Бурхантай ойрох харилцах хамт байх өөр зүйлс үгүй. Тэгээд бид Библиэр яг эзний дагуу бид өөрсдийнхөө биеийн төлөө санаа зовснороо хэн өөрийнхөө мэдрийг нэг санж өндөр болгодог вэ гэж хэлсэн байдаг тийм ээ. Та магадгүй би өнөөдөр амьдралынхаа төлөө тэмцээр аваад ирсэн шүү дээ гэж хэлж магадгүй би энэ амьдралаа босгосон шүү дээ гэж. Би тэр хүнд бол яг шүү дээ гэж. Бурхан байсан байхгүй юу? Тийм ээ. Бурхан таныг үүрээд явж ирсэн байхгүй юу? Эзэн таныг хамгаалаад явж ирсэн байхгүй юу? Ирээдүйд ч гэсэн Бурхан таныг үүрээд явах болно. Есүст л итгэцгээ. Өөрсдийнхөө хомхоо ашигын төлөө гуйж хайж тогших биш. Эзний алдар хаанчлалын төлөө эзний хүслээс хамтдаа зурж, эзнээс гуйж, эзнийг хайж, эзний тэр гайхамшигтай хүслүүдийг хамтдаа тогтцгоё гэж би та бүхэн уриалж байна. Амен.